Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн хамтрагчид болон түүний найз нар нь эвэнтэлсэн. Хэрв та амжилтанд шууд л хүрээгүй бол танд ямар ч буруу юм байхгүй. Амен. Энд байгаа хүн бүр энд ирэхээс өмнөх өөрийнхөө талаар бодож байснасаа ч илүү сэтгэл өөдрөг байдалтайгаар буцах хэрэгтэй. Та нараас хичнээн нь өнөө орой энд ирэхдээ ямар нэгэн зүйлийн талаар сэтгэлдээ гэмшлигтэй орж ирсэн бэ? Хүмүүсийн бараг л 50-аас дээш хувь байх шиг байна. Магадгүй та нарын заримчин гараа өргөж чадахгүй хэтэрхий ядарснаас болж гараа өргөөгүй байх. Та нэг зүйлийг мэдхүү. Энийг байнга санаж байхыг та бүхнээс би хүсэж байна. Бид бүхэн гэмшил буруутгалыг зөвөр хүлээн авч чаддаггүй. Бурхан биднийг өөрийгөө буруутгах байдлыг зөвөр хүлээн авч чаддаг. Тийм байдлаар бүтээгээгүй юм. Өөрийгөө буруутгах нь заримдаа бидний эрүүл мэндэд ч нөлөөлж болохоор хүчтэй хариу үйлдэлүүдийг үзүүлдэг. Хүмүүс өөрсдийгөө буруутгах зэмлэх үед хүний бие махбод өвчнөд хүрэгдэг гормонуудыг бий болгодгийг баталсан байдаг. Нэг удаа би сэтгцийн эмнэлэгт эмчлүүлж байгаа зарим нэг хүмүүст үйлчлэхийн тулд очиж байснаа санаж байна. Тэнд байсан маш олон хүмүүс энэ бүхэнд биел буруутай. Энэ бүхэнд зөвхөн биел буруутай гэж өглөн алхаж байсныг санаж байна. Та ямар нэгэн гэмиг үйлдэхээс ч өмнө аль хэдийн уучлагдсан гэдгээ мэдхүү? Яагаад гэвэл Есүс бидний бүх алдаа дутагдал, сул дорой байдлуудын манд төлөөсийг аль хэдийн төлчихсөн. Таны хийх хэрэгтэй зүйл бол гэмээ гэмшиж 180 градус эргэн зөв зам руугаа алхаж, тэгээд Бурхны тань зориулж бэлдсэн зүйлийг хүлээн авах явдал билээ. Заримдаа бид Бурханаас маш олон зүйлийг гуйн залбирдагч, аль хэдийн өгөгдсөн зүйлийг хүлээн авах ямар ч цаг гардаггүй гэж би боддог. Өнөө орой та ядаж 3 удаа чангаар Бурхан надад хайртай гэж хэлхийг би санал болгож байна. Туулж өнгөрөөсөн бүх хүчирхийлийг даван туулах гэж би хичээж байхдаа өөртөө сэтгэл дундуур байж өчнөө жилийг туулж байлаа. Яг өнөө орой энд сууж байгаа зарим хүмүүс ч гэсэн өөрсдөө сэтгэл дундуур байгаа. Та өөртөө дургүй өөрийгөө өөр бусадтай өчнөө удаа харьцуулж эсвэл та тэдэн шиг байх гэж байнга хичээдэг. Та бол нэг л бишээ гэж диавол танд итгүүлчихсэн байдаг. Учир нь та бол бусад хүмүүс шиг биш. Та бусад хүмүүс шиг биш байгаа чинь Бурхан талархав. Бид бүгд бие биентэйгээ яг адилхан байдаг байсан бол ямар уйтгартай байх байсан болов? Бурхан надад хайртай гэдгийг би сонсдог байсан хэдий ч тэр нь миний сэтгэлд шингэдэггүй. Сонсох хэрэгтэй зүйлээ та сонсож байгаагаа мэдэж байгаа хэдий ч энийг хүлээн авч чадахгүй байгаа юм шиг санагдах үе байдаг шүү дээ. Би Бурханы үгийг чангаар дуудан тунхаглах дуртай. Учир нь та аливаа зүйлийг сонсох бүртээ. Тэрж битгий хэл та өөрөө түүнийг хэлж байгаа ч гэсэн тэр нь таны оюун бодлыг шинжлэхэд тусалдаг гэдэгт би итгэдэг. Сайн ба муу зүйлийг тунхаглан ярих болгонд тэр нь таны чихэнд сонсогдож зүрх сэтгэл рүүчин орж байдаг юм. Тиймээс хэн нэгэн хүн таны тухай юу гэж боддог вэ гэдгээс илүү та өөртөө хэрхэн итгэдэг вэ гэдг нь хамаагүй чухал гэж би боддог. Амен. Тиймээс маш олон зүйлүүдийг би хийсэн. Гэвч тухайн цаг мөчид Бурханы надаар хийлгүүлсэн зүйлүүдийн нэг бол хүүхэд насндаа туулсан зүйлээ даван туулах гэж нэлээдгүй олон жилийг би зарцуулсан. Гэвч миний хийсэн маш олон зүйлийн нэг нь бол би том таланд өөрийгөө харж зогсох зураа хуруугаа өөрлөгөө чиглүүлж өөртөө хандаж Бурхан чамд хайртай гэж хэлдэг байв. Тэрхүү илчлэлтийг та сэтгэлдээ бүрэн хүлээн авах хүртлээр ийхүү үйлдэх хэрэгтэй. Бидний сүмд үргэлж сонсож байх хэрэгтэй зүйл бол энэ юм. Би Joy-ийг ер нь сайн мэддэг тул та энэ цуглаанд явах зураа энэ талаар ямар нэгэн арга зам хэлбэр маягаар сонссон гэдгийг би мэдэж байна. Энэ талаар бодохдоо би өнөө оройныхоо номлолыг үгээр эхлэе гэж бодсон. Энэ талаар хичнээн их сонссон ч байсан байх хамаагүй та энийг сэтгэлдээ гүн гүнзгий оруулах хүртлээр дахин сонссоор байх хэрэгтэй. Хэрэг бид хайрлагдсан гэдгийг мэдэх юм бол бидэнд айдас байхгүй болно гэж Библиэд хэлсэн.
Төгс хайрыг зөвхөн Бурхан л өгч чадах бөгөөд тэрхүү хайр найдсыг хөөн зайлуулдаг. Учир нь хэрвээ тэр өөрийн цорын ганц хүүгээ бидний төлөө золиослолтлоо биднийг хайрладаг ба бид түүнд итгэх юм бол тэр бидний амьдрал тохиолдож байгаа нөхцөл бүр дээр биднийг анхааран халамжлах болно гэдгийг бид мэдэх болно. Амен. Та нар бүрэн хамгаалалтанд байгаа. Бид төгс биш байж алдаа гаргах нь хэвийн үзэгдэл билээ. Матай 22-ын 36-аас 39. Багшаа, хүүгийн аль тушаал нь агуу вэ гэв. Тэр түүнд чи Бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрл. Энэ бол агуунд бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь чи хөршөө өөрийн адил хайрл гэсэнтэй адил юм. Тиймээс бидэнд зориулж өгсөн Бурханы хайр нь бид төгс болохын тулд Бурхантай хамтарч ажиллах зуур амьдралд минь эргэлдэж байх ёстой зүйл гэдэгт би итгэдэг. Бурхан бидэнд хайртай. Бид тэрхүү хайрыг хүлээн авснаар өөрсдийгөө тэнцвэртэйгээр хайрлах байдалд хүрэгдэг. Тийм ээ, та өөрийгөө тэнцвэртэй байдлаар хайрлах хэрэгтэй гэж би хэлж байна. Тийм ээ, хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлана гэдэг нь ямар нэгэн талаар буруу гэж бид боддог. Энэ нь яг л нэг би мэдэхгүй байна гэдэг шиг байдаг. Өөртөө дурал гэж би хэлээгүй. Өөрийгөө хайрл гэж би хэлж байна. Хэрэг Бурхан биднийг хайрладаг юм бол мэдээж бид өөрсдийгөө хайрлаж болно. Би дөнгөж сүмд явж эхэлсэн үед нэг удаа найзтайгаа хамт залбируулахын тулд цуглааны өмнө гарч үлээ. Пастор найзаас минь юуны төлөө залбируулмаар байна вэ гэж асуухад тэрээр би өөрийгөө үзэн яддаг гэж хариулсан. Тэр пастор үнэхээр сонио хариу өгсөн. Арагшаа ухрангаа гараа ташаан дээр аваад найзад маань хандаж чи өөрийгөө хэн гэж бодоод байна вэ? Бурхан өөрийнхөө хүүг чиний төлөө илгээж тэрхүү аимшиг зовлон гэдлүүлж чамайг ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж байхад чи өөрийгөө үзэн яддаг хэмбэ гэж хэлж билээ. Тиймээс та энэнд яг л энэ шиг хандах хэрэгтэй. Бурхан Христийн дотор бидний төлөө юу хийснийг бид заримдаа мартдаг. Би энэ талаар бодсон. Үүнийг хэлэхэд Магдалины үеэр бодож байв. Дахин төрсөн гэдэг нь ямар утга учиртай вэ гэдэг номлолыг би заах болно гэж бодож байсан бөгөөд магадгүй олон хүмүүс над номлолч надад хэрэггүй би аль хэдийнэ дахин төрсөн гэж хэлэх баг. Гэвч ихэнх хүмүүс тэрж битгий хэл дахин төрсөн хүмүүс хүртэл тэд юу хүлээн авснаа яг үнэндээ мэддэггүй. Хэрв бидний дотор амьд Бурхан оршин байгаа гэдгийг болон түүнийг өөрийн амьдралыг хамтрагч болгон өнөө орой дуулж байсан өглөөс дахин амьлуулсан тэр хүч чадал таны доторч байгаа гэдэг дуун дээр гарч байгаа зарим зүйлд үнэн сэтгэлээсээ итгэнэ гэдэг юу болохыг бид ухаарах юм бол амьдралд маань маш олон ялалтууд бий болох байхсан. Үннийг хэлэхэд юу нь болохоо байж хад байгаа юм бэ гэх талаар биш, харин эдгээр зүйлсийн талаар бид байнга бодож байх хэрэгтэй. Байнга таны ямар нэгэн зүйлийг залруулах ёстой юу гэдэгт та санаагаа зовоох хэрэггүй. Учир нь Бурхан танд мэдүүлэх болно. Түүний зөөлөн ятгалга нь хизээч буруутгал болж хувирдаггүй. Хэрэг Бурхан таныг ятгах байгаа бөгөөд ямар нэгэн зүйлийн талаар сэтгэл чинь тавгуутаж эхлэх үед энийг өөрийн хүчээр даван туулж чаддаггүй. Хэрэг Бурхан танд байгаа альва нэгэн зүйлийг даван туулахад туслахад бэлэн биш байгаа бол тэр хизээч ятгахгүй. Амен. Та нараас хичнээн чи ингэдэг үү? Ямар нэгэн зүйл сэтгэл чинь тавгуутаж та нар тэр зүйлийнхээ талаар номлол сонсож эсвэл ямар нэгэн зүйлийг унших боловч өө тийм ээ тийм. Тийм гэдэг ч та өөрийн гэмсэн сэтгэлээ мартагнуулж холдуулчихдаг. Энэ нь сахилгажуултыг хүлээн авч байгаа явдал биш үлээ. Сахилгажуултыг хүлээн авна гэдэг нь тийм ээ эзэн минь таны зөв гэж хүлээн зөвшөөрөх юм. Засан залруулга гэдэг нь үл оошоно гэсэн үг биш. Энэ чиглүүлгийг хэлдэг. Бурхан бидэнд байгаа буруу зүйлийг харуулж ойлгуулах хүртлээр биднийг хайрладаг нь бид түүнд талархах хэрэгтэй. Та яг одоо байгаа байдлаасаа гарч чадахгүй байсаар байгаад хизээч өөрчлөгдөж чадахгүй байж байгаа дуусах болно гэсэн бодлыг та үзэн ядахгүй гэж үү? Үгүй би хүсэж байна. Бурхан минь надад харуулаач, намайг ядгаач. Миний амьдралд байгаа буруу зүйлийг минь надад үзүүлээч. Яагаад гэдгийг нь та мэдхүү. Энэ нь Бурхан намайг үнэхээр хайрлж байна гэдгийг харуулдаг учраас юм.
Би өмнө нь ингэж боддоггүй байлаа. Яа, Жойс дахиад л нэг буруу зүйл байна гэж би боддоггүй. Тэгээд нэг л өдөр энэ бол Бурхан биднийг хайрлж байгаагаа харуулж байгаа юм байна гэдгийг ухаарсан юм. Амен. Та байгаа байдлаас арай жаахан илүү аз жаргалтай харагдаж чадах үлээ. Чи хөршөө өөрийн адил хайрл гэж хэлснийг та анзаарсан уу? Хэрв та өөрийгөө хайрлаж чаддаггүй бол өөр хэнийг хайрлах боломжгүй. Энийг сурах гэж өчнөө жилиг би туулсан. Би сүмд явахдаа хайрын дотор алхах хэмээх энэ бүх номлолыг сонсож бусдыг хайрлах гэж маш их хичээдэг байлаа. Тэдгээр хүмүүс зүгээр л уурыг минь хүрэгчэхэд байдаг байв. Би тэднийг өөрчлөхийг хүсдэг байсан. Миний ярьж байгаа үнэн учраас та нар хийнэж байна тийм биш гэж юу? Хэдийгээр би маш их хүсэж байсан ч яагаад хайрлаж чадахгүй байгаагаа ойлгодгүй байв. Өөрийгөө хайрладгүйгээс болж байна гэдгийг Бурхан надад ухааруулсан юм. Та магадгүй миний хэлэх үгийг өмнө нь сонсч байсан байх. Тэр бол өөртөө байхгүй байгаа зүйлээ бусдад өгч чадахгүй. Та нарын зарим нь өөртөө арай илүү өршөөнгүй хандах хэрэгтэй. Хэрв та өөртөө өршөөнгүй хандвал бусдад илүү өршөөнгүй хандах болно. Та нарын зарим ч өөрийгөө буруутгалгүй зүгээр л уучлах хэрэгтэй гэж би хэлмээр байна. Учир нь хамгийн анх таныг гуйх тэр мөчөд Бурхан уучлчихсан. Амен. Бурханы аль хэдийн мартсан зүйлийн талаар түүнтэй яриад байдгаа болох хэрэгтэй. Тэр биднийг уучлж, гэмийг бүрэн мартдаг бөгөөд тэр гэм нүглийг зүүнээс баруун зүгийн хоорондох цаймид холдуулсан гэж Библиэд хэлсэн байдаг. Тиймээс Бурханы огт санахгүй байгаа зүйлийн талаар түүнтэй яриад байдгаа болох хэрэгтэй. Алуу. Өнөө орой энд байгаа хэн нэгэн хүн чөлөөлөгдөх хэрэгтэй байгаа. Ром 5:8-д гэтэл биднийг нүгэлтнүүд байхын Христ бидний төлөө өгснээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан гэсэн байдаг. Зүгээр л төсөөлөд үз. Та баарн цууж бүхэл буруу хүмүүстэй учирч буруу зүйл, ёс бус зүйлийг хийж Бурханыг огт тоохгүй байх зур Есүс таны төлөө өгсөн юм. Таны төлөө өгсөн. Энэ нь ямар ч нөхцөлгүй хайр юм. Бид хайр татам хүмүүс учраас тэр биднийг хайрлаагүй юм. Тэр хайр учраас биднийг хайрладаг. Тэр хайр нь түгээгдэх учиртай юм. Түүнээс өөр юу ч хийдэггүй. Хайр нь түгээгдэх учиртай байдаг. Хайрын тухай өөр агуу ишлэлүүд Библиэд бий. Таныг энэ талаар судлаасай гэж би хүсэж байна. Гэхдээ би дуулал 139-р бүлгээс 2 ишлэлийг та нарт уншиж өгмөр байна. Учир нь та гэдэс дотрын минь хэлбэржүүлж, эхийн минь хэвлийд намайг бүрэлдүүлжээ. Би танд талархал өргөж байна. Энэ бол Давид хэлж байгаа юм. Би аимшигтай болоод гайхамшигтайгаар бүтээгдсэн тул танд талархал өргөнө. Тиймээс Давид би бол дэндүү гайхамшигтай гэж хэлж байгаа юм шиг л надад сонсогдож байна. Та нарын талаар би ямар нэгэн сайн зүйл хэлэх эсвэл бодох бүрт та нар чимээж гаргадаггүй. Та бол онцгой, өвөрмөц, гайхамшигтай. Яагад гэвэл Бурхан ямар нэгэн хаягдлыг бүтээдгүй. Та нараас хичнээн чин Бурхан таныг бүтээсэн гэдэгт итгэдэг вэ? Мөн Бурхан бол гайхамшигтай бөгөөд тэрээр гайхамшигтай зүйлийг хийдэг гэдэгт итгэдэг вэ? Тийм бол яагад тэр зүйлд нь та багтахгүй гэж? Тийм ээ, энэ бол үнэхээр сайхан асуулт. Танд баярлалаа. Энэ бол үнэхээр сайн асуулт шүү. Та нар ойлгоход их хэцүү зүйлийг би хэлмээр байна. Гэхдээ энэ нь та нарыг юм бодогдуулахад хүргэнэ гэж найдаж байна. Бид урагшаа ундаг гэж Джон Маквел хэлсэн байдаг. Энэ нь юу гэсэн утгатай гэж үү? Хэрэг бид ямар нэгэн алдаа гаргаад өөрсдийн алдаанаас суралцахад бэлэн байх юм бол энэ нь бидний амьдралын урагшлах зам харгуйд болон Бурхантай алхах бидний аянд үнэхээр тус болдгийм гэж тэр тайлбарлсан байдаг. За одоо энийг сонсоорой. Та өнгөрсөн алдааныхаа төлөө одоо хүртэл зүгээр л харамсаж гэмшсээр байгаа бол та түүнээсээ юу ч суралцж чадахгүй. Тиймээс та гаргасан алдаагаа дахин гаргасаар байх болно. Дахин. Би энийг дахин хэлье. Яагад гэвэл та нарт энэ хэрэгтэй гэдэг нь илт байна.
Би зүгээр ингэж үзье. Маргааш би энийг заахгүй гэдгийг хэлчихье. Гэхдээ таныг маргааш буцаад ирэхэд би хэл ярианы талаарх сэтгэл сэргээс номлол заая гэж бодъё. Тэр нь энд байгаа хүн бүрийн сэтгэл төрөв. Тэгэд та сэтгэл зүрхэндээ за би шийдлээ. Би энээс хойш үгээ бодож ярина. Би үгийг чинь сонслоо эзэн минь. Тийм ээ, амен гэсэн шийд гаргав. Гэвч та гэртээ харсныхаа дараа өнгөрсөнд хэлсэн зүйлүүд болон хүмүүстэй хэрхэн харилцдаг арга байдлаа бодох үед таны сэтгэл зүрх чинь гашуудан шимшрэв. Хэрв тэгвэл тэрхүү буруутгалчин Бурхны өгсөн ивэлээр дамжуулан та алдаанаасаа суралцж тэр зүйлээ дахин давтахгүй байж танаас холдуулах болно. Та намайг сонсож байна уу? Та өнгөрсөн алдаануудынхаа төлөө гашуудсаар байх юм бол тэдгээрээс суралцж чадахгүй. Та зүгээр л тэр алдаануудаа давтан үйлцээр л байх болно. Магадгүй дахин нэг удаа давтан хэлбэл бид энийг зүрх сэтгэлдээ ойлгох бах. Энэ бол туйлын үн юм. Яагад гэвэл бид өөрсдийгөө буруутхан зэмлэх ёстой гэж бид боддог. Өөрсдийн гим нүглийн төлөө гашуудан гимш гэж Библиэд хэлсэн байдаг. Гашуудан гимших цаг байхад тухайн зүйлээ ард орхиж урагш тэмүүлэн амьдрах цаг бас байх хэрэгтэй. Бид өөрсдийн гим нүгэлдээ хөнгөн хандаж түүгээрээ багтан инээж хөхрөх хэрэгтэй гэж би хэлээгүй. Үнэн дээр та Бурханд хайртай бол түүний сэтгэлийг өвтгөх ямар нэгэн зүйлийг та хийсэн бол таны сэтгэл гимшгэл болно. Гэвч та Бурхны нэгүслийг маш хурдан хүлээн авч болох бөгөөд нэгүслээ үзүүлсэнд нь та түүнд таларх. Та өөрийгөө буруутгаад байх хэрэггүй. Хэрв та гаргасан алдааныхаа төлөө үргэлжлүүлэн сэтгэлтэй шимшрээд байх юм бол тухайн алдаанаасаа хизээд суралцахгүй бөгөөд харин ч тэр алдаагаа дахин үйлцээр байх болно. Магадгүй та миний хэлээд байгааг одоо л нэг ойлгож эхэлж байгаа хаа гэж би бодож байна. Хойно сууж байгаа хүмүүс миний яриаг сонсож байна уу? За. Нэрээ та нарын шашинлаг хөөсийг чинь цай хаглах өөр нэгэн зүйл надад бий. Бүдрэн унана гэдгийн төгсгөл биш, мөн амин чухал зүйлч биш юм. Хүний амьдралд альва зүйлийг яаж эхлэх вэ гэдэгт биш, хэрхэн дуусгах вэ гэдг нь хамгийн чухал байдаг. Уналт нь хүн гэдэг амьтны нэг хэсэг нь байдаг. Хэрв та алдаанууд гаргадаг бол та жирийн нэгэн. Сул дорой байдлыг би үзэн яддаггүй. Учир нь ээж маань сул дорой маягийн хүн байсан юм. Ээж маань аймхаа ааваас минь айдаг байв. Тиймээс аав минь намайг бэлгийн хүчирхийлд оруулдаг байсныг ээж маань мэдэж байсан хэдий ч намайг хамгаалахын тулд тэр юу ч хийгээгүй. Талархах зүйл бол би ээжигээ хизээж үзэн яддаггүй байлаа. Ээж маань надад тусалж чаддаггүй байсныг би тодорхой хэмжээгээр ухаардаг байсан ч би сул дорой байдлыг үзэн яддаг байлаа. Би хизээж тийм байхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Би хүчирхэг байж тийм зүйлийн эсрэг бат зогсох болно. Тиймээс би Бурхантай алхаж эхлэх мөчөд зарим зүйлээ түүнд даатгаж өнгөрснөө даван туулахад минь туслахыг түүнд зөвшөөрөх хэрэгтэйг тэр надад харуулж эхэлсэн. Хүүхэд байхдаа туулсан зүйлээсээ болж би сэтгэл зүрхэндээ гүнзгий шархалсан эмэгтэй байсан гэдэгт маань та нар итгэж болно. Хүлээн авч болох бүх хэл тусламж надад хэрэгтэй вэ. Гэвч би унаж бүдрэх ямар нэгэн зүйлийг оролдох үед тэр нь бүтэмжгүй болох үед Бурхан надад ямар нэгэн зүйлийг хэлсэн гэдэгт итгэх үед тэр нь Бурханаас биш байсныг би олж мэдэх явдлыг төвчж чадахгүйсэн. Хэрхэн буруу зүйл хийдгийг хэрхэн алдаа гаргадаг вэ гэдгийг би мэддэггүй. Бурхан надад хандаж магадгүй танд энэ хачин сонсогдох. Яагад гэвэл надад тэгж санагдсан. Тэрээр Жойс чи алдаа гаргах хэрэгтэй гэж хэлж байлээ. Бааз үгүй юу болоод байна? Хэрвээ та хүмүүст ингэж хэлвэл тэд хайхрамжгүй амьдралаар амьдарч болох юм байна гэж бодох болно шүү дээ. Гэж та хамгийн түрүүнд бодох бах. Үгүй. Гол зүйл нь юм байна. Хэрв та Бурханд хайртай бол хинч таныг зориудаар гим нүгэл хийлгэх гэж ятгах чадахгүй. Тиймээс би энд одоо та нарын өмнө зогсоод таны хүсэж байгаа хүн болоход чинь танд туслах зарим нэг эрх чөлөөг олгомоор байна. Та одооноос эхэлж амьдралынхаа эцсийн мөч хүртлээр ямар ч алдаа гаргахгүй байх болно гэдэг чинь огт бүтэхгүй зүйл гэдгийг би хэлмээр байна. Уучлаарай. Гол ялгаа нь энэ чухал зүйл тул анхааралтай сонсоорой. Сул дорой байдал болон хорон явдал хоёрын хооронд ялгаа бий.
Хэрэв та хорсол тээсэн зүрх сэтгэлтэй байвал Бурхан та хоёрын хооронд асуудал үүсэх болно. Харин хэрэв та цул дорой нэг юм бол тийм л учраас тэр Есүсийг илгээсэн юм. Хэрэв бидэнд ямар ч сул дорой байдал байдаггүй бол бид бүхэл салбарт бүхэл зүйлийг үнэхээр сайн хийх байсан бөгөөд бидэнд Есүс хэрэггүй байх байсан гэдгийг мэдэхгүй байна гэж үү? Тэр эрүүл хүмүүсийн төлөө бус өвчтөе хүмүүсийн төлөө ирсэн юм. Тэрээр сэтгэл нэмтэрсэн асуудал бэрхшээлтэй хүмүүсийн төлөө ирсэн юм. Таныг алдаа хийх болоход ч энэ хорвоо ертөнц нуран унахгүй гэдгийг мэдэж авна гэдг нь үнэхээр эрх чөлөөг олгодог юм. Тэрч битгий хэл та эрх чөлөөтэйгээр юу гэж би Бурхныг сонссон гэж бодож байсан гэтэл андуурсан байжээ гэж хэлэх нь хичнээн гайхамшигтай гэж бодно. Би алдаа гаргасан байна, намайг уучлаа гэж нээлттэй хэлж болдог нь хичнээн эрх чөлөөг танд өгдөг гэж. Хэрэв та энийг зөвшөөрвөл энэ нь зарим нэг гэр бүлүүдийг салттаас хамгаалах болно. Эдгээр үгс хичнээн агуу болохыг та мэддэггүй. Гэр бүлийн хоёрын хэн нь зөв бэ гэдгээ батлахын тулд үргэлж маргалдаж байснаас миний том хүү Дэвид ихэвчлэн тиймэрхүү ханддаг байв. Цөөхөн жилийн өмнө хэлсэн тэрний үгийг би заримдаа давтан хэлэх дуртай. Тэрээр юу гэдгийг мэдхүү үргэлж зөв байхын үн өртг нь хэтэрхий өндөр байдаг гэж хэлж билээ. Тэр нь таны бодож байгаа шиг тэгтлээ ихийг танд өгдөггүй юм. Тиймээс зүгээр л миний буруу байсан, намайг уучлаарай гэж хэлчих хэрэгтэй. Тэгэж хэлэх нь танд тийм ч ихийг өгөхгүй ч гэсэн. Энд байгаа нэг хүн жаахан алгаа ташлаа. За тэгвэл цөөхөн хүмүүсийн талаар харцгаая. Хаан Давид завхай байдалд орооцолдож хүний амийг хөнөөсөн хэдий ч Бурхан тэрнийг өөртөө нь маш дотн зүрх сэтгэлтэй нэгэн гэж тодорхойлсон байдаг. Та энэ учрыг хэрхэн олох вэ? Бурхан өнөөдөр надад нэгэн зүйлийг харуулах шиг надад санагдсан юм. Хэрэв та зөвхөн энийг л ойлгоод авчих юм бол хэрэв та энээс өөр юу ч ойлгохгүй байлаач гэсэн хамаагүй энэ надад тусалсан тул танд ч гэсэн туслах болно гэдгийг би мэдэж байна. Тэр яаж Давидын талаар ийхүү өгүүлснийг та мэддэггүй. Хэдийгээр Давид амьдралдаа өөрийнхөө сул дорой байдлаа харуулж завхааралд оролцож тэгээд түүнийг нуун дарагдуулахыг оролдож Батшибагийн нөхрийг алж бас энэ талаараа худлаа ярьсан байдаг. Тэрч битгий хэл тэр үүнийхээ төлөө бүтэн 1 жилийн дараа гэмшсэн байдаг. Тэр хийсэн зүйлээ нууж зүгтхийг оролцсоор байв. Тэгвэл Петр яалаа? Тэрээр Христийг 3 удаа үгүйсгэсэн байсан хэдий ч эцэстээ хамгийн агуу элч нарын нэг нь болж хувирдаг. Бурхан миний зүрх сэтгэлд ингэж хэлэх шиг надад санагдсан юм. Давидын амьдралдаа хийсэн сайн зүйлүүд нь түүний хийсэн буруу зүйлээс хамаагүй их байсан юм. Бурхан бидний амьдралыг бүхэлд нь хардаг гэж би боддог. Намайг амархад тусалсан зүйлүүдийн нэг бол бараг л 2 жилийн өмнө нуруу унах шахсан үедээ би өөрийнхөө бүхэл амьдралтаа галзуу хүн шиг ажиллаад явж болохгүй гэдгээ ухаарсан юм. Өөртөө амралтыг өгөхөд минь тусалсан өөр нэг зүйл бол Бурхан надад хандаж зөвхөн өнөөдөр чи юуг биелүүлв гэдэгтэй биш, өөрийн амьдралтаа хийсэн бүхэл амжилтуудаа нэг хардаа гэж хэлсэн явдал юм. Та 1-7 хоног ажиллахгүй байхаар шийдэж болно. Та хаяада нэг буудан дээр хэвтэнгээ бүхэл өдөржингөө кино үзэж сууж бас болно. Та зөвхөн өнөөдөр юуг бүтээв гэдэгтээ анхаарлаа хандуулах биш, амьдралынхаа туршид юуг бүтээв гэдэгтээ анхаарлаа хандуулаарай. Та нараас хичнээн чи амрах гэхээр амарч чадахгүй сэтгэл чинь тавгууддаг. Хэрэв би биенгог олж харвал та эрх чөлөөг эдэлж болно. Та нарт нэгэн зүйлийг хэлэхэд таныг хийх зөвхт зүйлүүд чинь таныг хийх буруу зүйлүүдээс хамаагүй их байх болно. Дахин хэлэхэд буруутгахгүй зүйл бол бид өөрсөддөө байхгүй зүйлээ бусдад өгч чаддаггүй. Хэрэв бид Бурхны хайрыг болон бидний төлөөх түүний төгс хайрыг ойлгон ухаарч хүлээн авах юм бол түүнийгээ бусдад түгээх нь хамаагүй хялбар байх болно. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент хийсэн бол